За энэ өдөр ямар амгалан айлтгын эрх мэнд үзэгчтэй Дэвжин дэвшлэх Монголын төлөө нэвтрүүлэг сэтгүүлч бодийн бол дотроо эхэлж байна. За манай өнөөдрийн зочноор миний зүүн гартлаа байгаа зочноос эхлээд танилцуулчихъя. За халдвар төвчин судлалын үндэсний төвийн сүрээгийн тандал судалгааны албаны эмч Дорж Дэрэм. За эрүүл мэндийн бодлогын хүрээлэнгийн албаны дарга Альмагийн нямд өрснөр өргөдөн оролцож байна. За өнөөдөр улс төр идэвхтэй, улс төр халалттай нийгмийн байж хад ягаад энэ эрүүл мэндийн яам болоод эмч дуудаж ирсэн бэ гэхээр Монгол улс сүрээгийн дарамтанд гэж нэрлэх юм уу те. Монгол улс сүрээгийн дарамттай дэлхийд дээрх сүрээгийн дарамттай орнуудын 30 орны 19 дүгüрт нь бичигддэг гэдэг ийм тооцоо байт юм байна. 30 орны 19 дүгüрт бичигддэг. За энд бол 30 оронд нь яадаг гэхээр ер нь толгойлж онл Энтхийг Индонез, Филиппин, Пакистан, Нигер, Бангладеш, Өмнөд Африк, Мянмар, Вьетнам, Этиоп, Уганда гэдэг дандаа ийм буруу хөгжилтэй орнууд буюу бидний нэрлэлдгээр бол ярьж нэрлэлдгээр бол жинхэнэ зэрлэг гарын орнууд тийм. Одоо Африкийг юм уу, Нигерийг ч юм уу, Угандаг ч юм уу ямар шүү байдалтай байдгийг та бүхэн бидний сошиал ертөнцийн өгсөн Facebook юмнаас хангалттай харсан баг. Гэтэл энэ оронтой зэрэгцэх хэмжээний одоо сүрээгийн халдварын дарамттай улс орнуудын нэгэнд тооцогддог юм байна. Хоёрдугаар тасаа сүрийн өвчин гэж өөрөө агаар туслын замаар шүлсээр дамждаг. За халдварлах нөхцөл байдал өндөр. За мэдээж халдварсан тохиолдолд шууд өвдөхгүй болон заавал одоо сүрээ болохгүй гэсэн юм биелтэй. Гэхдээ л одоо бид нартэй нэг хэсэг болоод нийгмийг бүрдүүлэх хэсэг болоод явж байгаа нийгмийн бидэнтэй хамтран нийгмийг бүтээж одоо орон гэргүй хүмүүс, гэр хорооллын хүмүүс, нийгмийн ядуу эмзэг бүлгийн хүмүүс. За тэгээ дээрээс нь мань мэтүүд бас орж байна. Ягаад мань мэт орж ирэхээр тамхи татж байна. Дээрээс нь өөртөө анхаарал тавьдгүй, эрүүл мэндийн үзлэгээр ордгоо, өөрчлөсөн шинжилгээ хийлэгдгүү. Тэгэл нөгөө хизээ тулаад, унаа тусаад болохоо хизээ амьсгалж чадхаа тэр хүрсэн үедээ болохоо харэмлэг танддаг нэг юм хинэггүй бүлгийн улсууд бас нэг талаасаа магадгүй энэ өвчний халдвар тараагчд болцсон байж магадгүй. Тэгээ сүрээтэй хүмүүс гэдэг нь биднэрт хамаагүй юм шиг ойлгож болохгүй. Ягаад тэгэхээр эдгээр хүмүүс буюу Монгол улсны сүрээгийн дарамттай 30 орны 19 дээр бичигдээд Уганда, Нигериэд зэрэгцээд явж байна гэхээр таныг ч бас хизээч сүрийн өвчин тусгаж магадгүй. Тэр мод сүрийн өвчин бол одоо бид нар чинь дандаа ярьсан доох бэлгийн замын халдвар өвчин темпо өнтер гэх нэг юм айхтар сүртэй тэгсэн мэтлээ шууд үхээд идэггүй өвчнүүдийг яриад байгаа боловч одоо сүрээч гэдэг юм уу ингээд одоо хүн чинь амьсгалахгүйгээр бол амьдрч чадахгүй. Тэгэхээр энэ хүнд нөхцөлтэй болдог ийм өвчнүүдээ бас ярьдгүү. Тэгээд нийгмийн одоо манай нийгмийн эрүүл мэндийн газраас нийгмийн эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгээс одоо бас тогтвортой юм ажлууд хийж байгаа. Тэгээ өнөөдөр энэ материалууд нь надад ирсэн. Тэгээд сүрээ хэрвээ нэвтрүүлэгтээ заавал оруулъя гэж бодлоо. Энэ бол яалтч байхгүй бидний хоолууд дээр аман дээр тулсан одоо ажиллаа. За тэгээд танаас асуултаа эхэлчихье гэж бодож байна. Монгол улс сүрээгийн дарамттай 30 орны 19-нд бичигдэж байна. Бид нар Нигери, Уганда, Энтхэг тэнгуйч нөгөө кастинг систем аягүй олон тэгж хөрөнтэй эмнэлгийн үйлчлэгээ авдаг, халдваргүй жил, аюулгүй байдлаар тэр огт байхгүй газрууд маш их шүү дээ. Би одоо Энтхэд бол хэд очиж байсан. Тэгэхээр Монгол улс энэний тоонд орсон явж ирэхээр танд яг юу бодогддог вэ? Тийм, ер нь бол 2017 оноос эхлээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол улс сүрээгийн дарамт ихтэй 30 орны нэгийг зарлалцсан л да. Тэгээ энэ олон хүн амтай орнуудтай яаж харьцуулдаг вэ гэхээр 10,000 хүнд оногдож байгаа. Сүрээгийн тохиолдлын тоог нь одоо 10,000 хүн тутамд хэдэн хүн онцлогдож байгаа гэдгээр нь тооцоол гаргачихж байгаа тийм. Тэгэхээр одоо ер нь бол манай нийгмийн эдийн засгийн одоо боломж нь гэх юм уу? Дээрэс нь манай хүн амын эрүүл мэндийн боловсролын түвшингөөс шууд хамаарч байгаа гэж би хувьдаа бодож хардаг. Ер нь бол тийм. Түүнээс манай эрүүл мэндийн тогтолцооны хувьд гэх юм бол манай тогтолцоо ч бас одоо таны дөрөвний хэлсэн улсуудтай харьцуулахад харьцангуй эрүүл мэндийн тогтолцоо сайн бөхжсөн. Сайн биш, гайгүй юм шиг байна тий. Улс шүү дээ тий. Гэсэн хэдий ч биднэрт маш олон хүчин зөвлөлдөлдөг. Тэгээ сүрээ эрхийн өвддөг вэ гэхээр товчхондоо бол
хангалттай унтаж чаддаггүй. Хангалттай хоолож чаддаггүй. Тэгээ стрессийн түвшин өндөртэй бүлгийн хүмүүс л өвдөж байгаа байхгүй. Дахлаа султай хүмүүс гэж та энийг л задаа тэгж ер нь хэлсэн тийм үү? дахлаа суларсан хүмүүс тийм. Тэгэхээр дахлаа султай байх боломжуудыг сая 3 үндсэн шалтгааныг л хэлчихэж байгаа. Тэр хин дахлаа султай байдаг вэ гэхээр нөгөө орон гэргүй хүмүүс, архины амралтай хүмүүс. За магадгүй ээлжинд гардаг хүмүүс гэх мэт хүмүүс бүлэг хүмүүс хамрагдаа явчихна гэсэн үг. Тэгэхээр одоо таны саяны ярьж байгаагаар бол гавшгил юм хэлж байна. Одоо жишээлбэл унтаж чаддгүй хүмүүс гэж юм. Сая түрүүн дээр бас нэг би олон улсын судалгааны хурал дээр тэр Шангилал зочдлууд дээр байхад Монголын залуучуудын тухай судалгаа гаргасан шүү дээ. Монголын залуучуудын 18-аас 30 хүртэлх насны за 6-аас 18 насны нийлээд 7-оос 18 сүрсний залуучуудын хоёр янзын судалгаа гаргахад дунд сургуульд сурдгуудаас бусд нь бол за тэрсэн 18-аас 30 насны залуучууд бол ажил эрхлэхгүй байгаа үедээ бол шөнийн 3 цагаас нааш огт унтахгүй байна гэдэгт болсон. Одоо миний ээж бол жишээлбэл шөнө 2 цагт ажилласаа бууж ирдэг гэсэн. Тэгээд сахарын хүчнэр эрт өнгөрсөн л дөө. Тэгэхээр эн чинь бас нэг юм хэлээд нь шүү дээ. Дээрээс нь зүрх муутай байсан те. Яг л нойр алдагдaltaас болсон юм. Монголчууд яг нойр уучрааг нэгэлсэн мэн гэдэг. Гэтэл одоо бол залуучууд тэр жигтэй унтгаа байсан байна. Тэгэхээр шүн бол огт унтахгүй байна. Одоо та шөнийн гудамж ирсэн одоор яваад өцгөд хуучин чинь нэг биш одоо социализмын үеийн сүүлчийнх нь бах те. Нэг 10 цаг 11 цаг хотын гудмаар явах чи ямар ч машин байхгүй те. Хаа нэг имлэг цагдаагийн машин тэгэл байж идэг гэсэн юм. Одоо бол хот дүүрэн байна шүү дээ. Шүн бол бүгд амьдарч ийн өдрөө. Тэгэхээр эдгээр хүмүүс бол сүрьегийн бэлгийн замын халдварт өвчнөөс илүү сүрьегийн дайралтанд бэлэн байж байгаа гэсэн үг. Дархлаа бол бүр тэг болцсон. Тий. Яг бас нэг талдаа тэгж ойлгож болох юм. Нөгөө талдаа гэх юм бол хүний дархлааны систем бас тийм амархан сулардаг систем бас биш л дээ. Олон хүчин зүйл нь л дээ. Яг үндсэн гол 3 хүчин зүйлийг сая бол бид өөртөө хэлчихлээ. Тэгэхээр сүрийгээр яг хизээ өвдөх вэ гэхээр тэр 3 хүчин зүйл гурлаа байгаа тохиолдол гэсэн үг. Тэгэхээр одоо шөнө нойргүй хонжоо залуучууд шууд өвднө гэсэн үг бас биш. Гэхдээ аль хэдийн халтар утсан байхыг бол үгүйсэхгүй. Тий. Гэхдээ амар гүл өөрөө наа чинь тий. Тий. 3 хүн тутмын нэг нь бол аль хэдийн халдвар авсан байгаа гэж хэлж байгаа байхгүй. 3 хүн тутмын нэг. Тий. Магадгүй та бид 3 нэг нь тий. Бид 5 2 нь магадгүй бий байх та. Яа тэгэхээр харьцангуй эрсдэл бүлэгт хамрагч байгаа миний хувьд халдвар төвчин судлалын үндэстнүүд ажилладаг. Сүргийн салбарт ажиллаж байгаа гэдэг утгаараа анх сүргийн салбарт ороход бол мэдээж хэрэг халдваргүй байсан. Тэгээ явцын донд бид эдгээр халдвар авсан эсхийг тодорхойлох шинжилгээнд хамрагдахаар халдвар авсан гэдэг нь бол тодорхой болчихж байгаа. Та нар уу? Тий. Ийм бурхан мэн. Тэгэхээр ер нь бол сүргийн эрсдэл бүлэг гэж байгаа л да. Сүргийн эрсдэл бүлгийн 2 номерт эмч эмнэлгийн ажилтнууд байдаг байхгүй. Тэгэхээр эмч эмнэлгийн мэргэжилтнүүд бол сүргийн одоо 1 номерт байгаа сүргийн уушгины хэлбэрийн халдвартай сүрэттэй өвчтний ойрын хавьтлуудын дараагаар халдвар тийм юм да. Та нар чинь бол яг сүрэттэй хүмүүстэй сүргийн вирустай нэг зааланд ажиллаж байгаа асуудал шүү дээ. Тийм, сүрээ бол нянгаар үсгэгддэг. Вирус биш, нянгаар үсгэгддэг. Нянгаар заа. Тэгэхээр нөгөө ханих лагаар цацагдаал. Тийм яг зөв. Шүлсээ ширэн дэгүр тавигдаал те нөгөө. Тийм, ханих найтах ярих үед бол бидний одоо амьсгалаар байнгын нөгөө шүлсэн туслууд цацагдчихэдэг. Энэ шүлсэн туслууд цацагдж байгаа амьсгалаар хэр их давтамжтай хэдэн цагийн турш амьсгалсан бэ гэдгээс хамаарат тухайн хүн өвдөхгүй юу, халдвар авахгүй гэдэг шиг. Хойшрын гонцоос бусад тохиолдолд бол Монголд бол ресторан тэр жижиг хоолны газар дээр ширээ ачаал маш ховор. Юм асгачихгүй бол те. Сая би хятад ажиллаад ирсэн. Хятад бол хүн идээд дууссаны дараа болгонд ширээг спиртэн цэвэрлэлдэг болчих. Ширээн дээр хуучин бол хуураас хэлфэдэг байдаг байсан бол одоо бүх ширээн дээр спиртэн цэвэрлэгч байдаг болчих. Биднээс илүү ухаалаг яваад байна те. Тий, бас тэгж бодож болно. Гэхдээ сүргийн тохиолдол гэх юм бол биднэрт илүү агаар сэлгэлтийн тухай те. Агаар хэр хурдан сэлгэж чадж байгаа вэ гэдэг тухай ойлголт их чухал. Тэгэхээр ер нь бол хүнийг ярьж байхад бидний амнаас гарч байгаа шүлсэн туслуудын том бөмбөлгүүд бол шууд гат доошо унчна. Ингээл унж байгаа те. Шууд унна. Харин юу аюултай вэ гэхээр жижиг агаарын туслууд агаар дээр хөвжөөдөг байхгүй. Тэр хөвж байгаа агаарын туслуудыг бид нэр агаар сэлгэлтээр маш одоо те хурдан сэлгэж явах хэрэгтэй. Тэгэхээр бидний одоо нөгөө эмчийн ширээний байдлыг гээ сорж аваад уушрууга татахгүй л ах хэрэгтэй л гэсэн үг шүү дээ энэ бол тий. Одоо сорсонч аль болох тий цөөхнийг уушрууга оруулах хэрэгтэй гэсэн үг тий. Тэгэхээр бид эдийн одоо байгаа бүх орчиндөө агаар сэлгэлтийг байнга хийж явах нь аюул чухал. Тэгэхээр агаар сэлгэлт таанд хийгдэж чадахгүй байгаа вэ гэхлээр олнор хүн цугласан бүх газруудын агаар сэлгэлтийн тухай бид нар бодох хэрэгтэй болж эхэлж байгаа. Хамгийн наазах нь автобус.
Тэгээ автобусанд бол бид нэр хүмүүс аягүй цонх онгойлох аягүй дургүй гэдэг шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол бид нэр автобусанд явахдаа олон нийтийн газар байхдаа аль болох агаар салхилт сайтай газрыг сонгох нь аливаа эрсдлээс бол хамгаалдаг гэсэн. За гисэн хэдий ч нөгөө талдаа хувь хүний дархлаа маш чухал гэдгийг дахиад хэлэх нь зүйтэй. Сүрээ дэлхийд дахинд гэхээс илүү би бол сүрээгийн дэлхийд дахинд дэлхийн тухай бодхоос илүү нөгөө хараамын удах гэдэг нь л да Монголын тухай бүгдийг. Нэмдэж дараагаас асуухад эрүүл мэндийн бодлогын хүрээлэн гэдэг бол ойлгомжтой тухайн хэрэгцээтэй бодлого зохицуулт бодлогуудыг тооцоолж гаргах ёстой л хүрээлэн баг тийм үү. А зохицуултыг бол өөртөө шийдэх. Бодлогын хүрээлэнгийн хэмжээнд энэ Монгол улсад байгаа сүрээгийн тархалтыг бид нэр яаж зогсоох вэ болон өртсөн сэргийлэх вэ гэдэг асуудалтай. Яг энэ сүрээчийн өөр үндэсний хэмжээний том асуудал байж. Тэгээ эрүүл мэндийн яам бол яг бодлогоо барьж байгаа. Энэ бодлогыг хэрэгжүүлж ажиллаж байгаа газар нь халдвар төвчин судлалын үндэсний төв ингээд гол мэрэгжлийн асуудлууд энэ дээр явж байна. За эрүүл мэндийн бодлогын хүрээлэн одоо яг юун дээр ажиллаад байна гэхээр Монголд одоо сүрээг бууруулах чиглэлээр дэлхийн одоо Global Sun гэж байгууллага дэмжлэг үзүүлээд одоо 20 гаруй жил болчлоо. Одоо сүрээтэй холбоотой эм за тэгээд дэмжлэгээ тэгээд дээрэс нь энэ тоног төхөөрөмж за хүмүүсийг сургаж бэлтгэх гээд өчнөө олон 50 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг 2003 оноос хойш Монгол хөрөнгө оруулалт хийцэн. Тэгээ одоо цаашдаа ер нь ингээд дандаа гадны дэмжлэгтэйгээр явах юм уу үгүй юм уу? Тийм учраас одоо ер нь цаашдаа сүрээгийн тусламж үйлчлэгийг сайжруулахын тулд олон нийтээр удирдуулсан хяналтыг бий болгооч. Энийг энэ Монгол улсад сүрээгийн чиглэлээр ажиллаж байгаа юм руу тогтолцоороо оруулж өгөөч. Туршилтаар хэрэгжүүлээч гэд. Тэгээ одоо яг энийг туршиж хэрэгжүүлж байна. Тэгэхээр олон нийт удирдсан хяналт гэдэг нь юу вэ гэхээр сүрээгээр өвчилсөн тий. Тэгээд тэрийг даван гарсан. За тэгээд тэр өвдсөн хүмүүсийн ар гэрийнхэн энэ улсад өөрсдөө хяналтандаа оролцдог, өөрсдөө дуу хоолойгоо илэрхийлдэг, өөрсдөө оролцоо өндөртэй хамтын бүтээч оролцоотойгоор явж иж хаана одоо тусламж үйлчлэгийн доголдол үүсээд байна. Эсвэл нөгөө бичиг баримтын доголдлын төвшөнд байна уу? Яг нөгөө халуун цэг дээр үйлчлэгээ үзүүлж байгаа эмнэлгийн орчинд байна уу? Тэ? Анхан шатны тусламж үйлчлэгээн дээр байна уу? Энэ дээр хаана энэ процессыг өөрсдөө илрүүлэх, оролцох, санал олоо илэрхийлэх энэ имийг оролцоог хангах ажлуудыг туршиж байгаа. Тэгээд Монгол улсын хэмжээнд ч одоо 21 аймагаас Хинтээ аймаг, Дархуул аймаг тархалт илүү өндөртэй юм байна. 9 дүүргийн хэмжээнд Сонгон хайрхан, Баянзүрх дүүрэг дээр тархалт өндөртэй юм байна. Тэгээд энэ 2 дүүрэг 2 аймаг дээр энийг туршаад ингээ хэрэгжүүлээ явж байгаа. Тэгээд яг энийг хэрэгжүүлээд ирсэн чинь их олон ийм өвөрмөц онцлогуд харагдаж байна. Хуучин одоо сүрээнд илүүтэй л одоо эрүүл мэндийн яам хөсүүд тэгээд нэг дүүргийн диспансерууд анхаардаг байсан бол одоо өшөөлөө анхаарах шаардлагатай харагдаж байна. Бид нэр оролцоод ирсэн чинь за сүрээтэй хүүхэд байлаа гэхэд одоо тэр сургуулийн орчин те цэцэрлэгийн орчин. За тэгээд дээрэс нь тэр залуучууд хөдөлмөрийн насны хүмүүс өвдлөөхөр тэр ажлын байрны орчин гэдэг олон асуудлууд гарч ирж энэтэй холбоотой бүх зохицуултуудыг анхаарахгүй болохгүй байна гэдэг асуудлууд гарч ирээд явж байгаа. Тэгээ энэ утгаараа бид нар ер нь одоо сүрээгээр өвдсөн хүмүүст ямар хүндрэл бэрхшээл гараад байгаа гэдгийг сар болгон дата мэдээг цуглуулад тэн дээрээ дүн шинжилгээгээ саяны 4 орон нутг руугаа явуулдаг гэсэн үг. Тэр орон нутгийн хэмжээнд нэг юм зөвлөл байгуулагдаад тэнд нөгөө сүрээгээр өвдсөн хүмүүс, энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс эднийг нэгдсэн зөвлөл байна. Тэр зөвлөл нь ингээд саналуудаа солилцоод за энэ асуудлыг анхаарах юм байна. Энийг орон нутгийн түвшин шийдэж болох юм байна. Холбогдох одоо өрхийн эмнэлэг, аймаг дүүргийн эмнэлэг те одоо боловсролын газар хаашаа хандах, юуг сайжруулж болох ингээд саналуудаа өөрөөсөө шийдэх гээд ингээд оролдоод ингээд явж байгаа. Ийм процессын туршилтын ажлыг ингээд хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээ энд бид нэр сая эн чинь хэлсэн тэр агаар сэлгэлтийн ажил айгуу чухалаа гэдэг юм чинь энэ дээр яг харахгүй л одоо зөвхөн одоо тэр сүрээг эмчилж байгаа үзэж байгаа хүмүүсийн агаар сэлгэлтээс илүүтэйгээр бас энэ сургуулийн орчны агаар сэлгэлтийн асуудал ямар байгаа юм, зах худалдааны төвүүдийн агаар сэлгэлтийн асуудал ямар байгаа юм те айгүй олон асуудлууд байна. Тэгээд хэд хэдэн диспансерууд дээр ингээд шинэ барьж өгсөн барилга байгаа хэрнээ агааржуулалтын нэлтсэн систем нь ингээд доголдолтой байна, ажиллахгүй байна, энийг сайжруулах шаардлагатай гэх ийм асуудлууд гарч ирж байна. Тэгээд тэр сүрээгээр өвдсөн хүмүүсийн саналууд юу гэхээр бид нар ингээд жирэмсэн хүн байна. Айгүй олон газараар очиод эмнэлэгээр үзүүлээ явахаар бас ийм олуулангийн нэг дор ингээд хэвтүүлж, нэмчилж, тэгээд агаар сэлгэлтийн асуудал болохгүй ч гэдэг юм уу те.
Тэгэхээр эн чинь ерөөсөн анхнаасаа одоо эрүүл мэндийн салбарт, боловсролын салбарт одоо юу гэдэг нь худалдааны салбарт ч гэдэг юм уу энэ агаар сэлгэлтийн асуудал анхнаасаа стандартын түвшинд анхаарах хэрэгтэй юм шүү. Шинээр орж байгаа барилга байгууламжийн агаар сэлгэлтийн систем нь яг ажил хүлээж авах комисс нь яг зөв хүлээж авдаг байх хэрэгтэй ч юм уу тий. Энэ дээр анхаарах хэрэгтэй нэг асуудал нь болчих. А нөгөө талаар одоо ингээд за энэ чимлэгийн ажилчид хичээгээд байгаа юм ажиллаад байна. Окей. Тэгвэл яагаад бид нар одоо жилд 17 мянган хүн халдвартай байх магадлал Монголд байна. Эндээс бид нар 3,000 4,000-ыг жилд илрүүлж байна. Бусдыг яагаад оншилж чадахгүй байна гэдэг асуудал гарч. Тэгэхээр массаар нийтдээ эн чинь мэдлэгжүүлэх ёстой байна, мэдээлжүүлэх ёстой байна. Зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш байна. Бусад оролцоо байх ёстой. Ядаж нэг том байгууллага байлаа гэхэд тухайн байгууллагын удирдлагууд жилд хүмүүсээ нөгөө эрүүл мэндийн шинжилгээ үйлчлэгэнд хамруулахдаа чиглэлийн нөгөөд энэ ямар улсууд эрсдэлтэй байж болох вэ? Тэр нь илүү одоо энэ сүрийн шинжилгээний үйлчлэгэнд орох ёстой ч гэдэг юм уу тий. Хүмүүсээ зөв чиглүүлж өгдөг. За нөгөө онцлогдсон хүмүүс маань бас бүрэн хугацаанд идэх ёстой. Тэхийн тулд эмчээс өгж байгаа заавар зөвлөгөөг аягүй сайн дагдаг. За эмээ одоо юу гэдгийг тэр зөвлөмжийн дагуу уучдаг тий. Иймэрхүү ийм асуудлууд байгаа учраас тогтолцооных нь хувьд одоо энэ бодлогоо хэрэгжүүлэхэд одоо бусад талуудын оролцоог хэрэгтэй гэж хараад байгаа. Энэ маягаар саналуудаа эрүүл мэндийн яамд гаргаж өгөх, хүсвэттэй гаргаж өгөх энэ дэр доголдлуудаа нэг дээр илүү фокусаж ажиллаж байна. Сая одоо ингээд эрүүл мэндийн яам, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал тасраал те ингээд эм дээр хүртэл доголдол гараал гэсэн. Та нарын ажил чинь бас төсөвтэй шууд улсын төсвөөс шууд хамааралтай. Төсвийн тасалдал гарах юм бол та нарын ажил шууд энэ ажил бас зогсчих гээд байдаг. Дээрээс нь нөгөө олон улсын хандивлагч байгууллагууд, олон улсын байгууллагууд санхүү зогсоод энэ ажил бас зогсоод байдаг. Ингээд санхүүгийн бол шууд хамааралтай байгаа тийм. Тийм. Ер нь бол санхүүгийн шууд хамаартай. Гэхдээ ер нь зүрхийн цэцлэмж үйлчлэгээний санхүүжилт одоогор бол яг үндэ цалингаас бус дурсгал зардлаас бусад бүх санхүүжилт нь олон улсын хандивлагчийн нуруунд дээр байгаа. Тэр хандивлагч зогслол бол танаас хандивлагч зогслоо гэсэн. Яг нь хандивлагчийн зүгээс глобал сангийн зүгээс үе шаттай ямар шаардлагыг тавьдаг вэ гэхээр үе шаттайгаар эмийн зардлыг, онцлогын зардлыг төр өөрлөлөг одоо ингэ шилжүүлээ явуучих хэрэгтэй гэж шаардлагыг тавьж байгаа юм. Гэтэ одоогор энэ үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй байна л да. Юуны одоо энэ Улаанбаатар хот зүгээр Сүрээгээл Улаанбаатар гэд ярих юм бол миний ойлгож байгаагаар бол баг Сүрээгийн онцлогын эмчилгээнд нөх хөдөөгийн алсагсан сум нутгуудын хүмүүсийн онцлогоо бүр баг байхгүй шиг юм. Тэгээ эмчилгээнээс бол эм тариамаар нь хүрдгүүч гэдэг юм уу. Тэгээ энэ алсагсан бүс нутгууд бол илүү сул юм шиг санагдаж. Ягаад тэгэхээр миний мэдхээр л миний ах トゥ нарын дунд за тэрнээс гадна юун дээр одоо 21 аймгийн ингээд яг мөртөө машинтай ингээд явган нүцгэж бас ингээд тойроод явлаа шүү дээ. Тэгэхээр энэ 21 аймгуудыг тойроод явхад бас л нөгөө хөвсгөлийн тайган юм хурч сүргээр өнгөрч байгаа хөгжүүл те. Эсвэл за тэнд баг хөгжүүл гэж байхгүй те. Тэгэл 40 50 гээл явдаг юм чинь. Тэгэл энэ говалтаа уулын тагтад ховдод тэдний сүрэн дээр өнгөрч байгаа энэ сүрээтэй ингээд ингэжсэн тохиолдлоо. Тэг ингээд тэгэхээр энэ нөгөө имчилгээ үүсгэж аягуус бол онцлог буур байхгүй. Дээрээс нь нөгөө онцлог байхгүй гэж усаг хэлж болохгүй. Яг нь бидэд одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бодлого нь юу юм бэ гэхээр хүн гэртээ хамгийн ойрхон газраас тусламж үйлчлэгийг бүрэн авах хэрэгтэй гэдэг. Ямар ч туслах төрлийн тийм эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг бүрэн авах хэрэгтэй гэдэг юм шаардлагыг тавьж байгаа. Бид нар ч гэсэн энэ чиглэл рүү ажиллаж байгаа. Яг нь зарим талаар тантай санал нийлэхгүй магадгүй нэлийн хэдэн жилийн өмнөх асуудлыг та бас ярьж байгаа шүү байна. Тэгэхээр ер нь бол бид нар айл болох гэртээ ойрхон өөрөөр хэлбэл сумын эрүүл мэндийн төвдөр нь онцлогыг нь авчия. Сүргийн боломжийг ойртуулъя гэдэг ажлуудыг үе шаттай. Яг ингэж ярьсан бол уучлаарай би тантай марах чийд. Ягаад ингэж ярьсан бэ гэхээр сүрээтэй гэртэн сүрээтэй хүн гээд байж байгаа айл байгаа байхгүй. Сүрээтэй айл байж гот би зүгээр л нөгөө сүрээтэй хүн гэдэг гоч би бас болгоомжилж штэ. Тэгээ илүү асуудалтай. Тэгэнгүүт асууж байгаа. За ах сүрээтэй бол ингээ та хэд ч одоо бүгдөө сүрээтэй юу гэсэн чинь гүү яаж мэдж байгаа. Танаас шиг онцлогоо машинд асуувчгүй. Гэхдээ бид нар бол гайгүй. Манай хүн л нэг сүрээтэй л гисэн. Тэм тэрөө ууж байгаагүй. Одоо тэгээд ус юм алга та. Тэгээ энэ дээр яг онцлогоноос гэхээс илүү тэр хүн сүрээтэйг мэдсэн гэдэг чинь онцлогдсон гэсэн үг байхгүй юу? За тий. Нэг хүн асуудал тий онцлогдсон гэсэн үг. За нөгөө тал нь энэ хүн өвдөд байгаа бид нар гайгүй гэж хэлж байгаа шин тэр хүмүүс би миний бодлоор шинжилгээнд хамрагдсан л гэж ойлгож байна. Харин яг хэмжлэгдэхгүй байгаа гэдэг чинь дараагийн асуудал байхгүй юу? Хамрагдаагүй байт юм бэл.
За хамрагдаагүй гэхээр одоо ер нь бол эндээс юу харж болох вэ гэхээр бүх хүн сүрийгээр бас яг өвдөхгүй байгаа байхгүй юу? Гэр бүлийн гишүүдээс тийм. За байж магадгүй. Тий. Дархлааны чадамжийг хоёлоо нөгөө нэвтрүүлгийн ихэнд ярьсан тийм. Эхлээ ярьсан дэр дархлаа хин сул байна вэ? Хин өртөмхий байна вэ? Тэр хүн төрүүлж өгдөг байгаа байхгүй юу? Магадгүй тэр хүн би бодохдоо энэ таамаглал л та. Гэхдээ тэр уушгины биш хэлбэрийн сүрээ байсан учраас гэр бүлийн бос гишүүд нь үүслэг хамрагдах шаардлагагүй байна ч юм уу 50 байсан байж болох юм гэж бодож байна. Тэр хүмүүс бол өөрсдөө өвдөггүй гэдэгт итгэлтэй шүү дээ тийм. Тэгж итгэлтэй хэлж байгааг бодоход би бол тэр хүмүүсийг онцлогдоогүй гэж бодохгүй. Эсвэл магадгүй тухайн одоо тийм өвчтөн маань уушгины бос хэлбэрийн халдваргүй хэлбэрийн сүрээтэй байсан баг. Энэ саяны тэр аслагдмал гэдэг тэр би бас нэг санал хэлчихмээр. Манай аймаг одоо аймгийн засаг дарга нар бол ялангуяа нэг анхаарах хэрэгтэй. Зарим аймагуд дээр очингууд нэг ийм асуудал харагдаад байна. Та нар бүх сумаа тойроод үзэж чадчихэв нүгэнгүүт. Зарим сум дээр бас сайн очиж чадахгүй байна. Тэгээ очичмаар байхын томилтын зардал байна, бензин шатгууны зардал байна гэдэг. Тэгээ тэр байхгүй бол бас заримдаа дутмаг учраас тэр аслагдмал сум дээр очиод одоо юу гэдэг жилд нэг биш 2 удаа очичмаарч юм уу тэр тухайн диспансерын эмчит тийм хүсэл сонирхол байгаад байна шүү дээ. А гэтэл тэрэнд нөгөө машины зардал байхгүй, унааны зардал байхгүй. Тэрийг хэн суулгаж өгөх вэ? Аймгийн засаг дарга жилийнхэн төсөвтөө за энэ жилийн тэр төлөлгөө мүлгөө эрүүл мэндийн газраас нь орж ирж байгаа юм дээр нь суулгаж өгөх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг засаг дарга нар ойлгодог бол за аймаг ингээд тойрж явж байгаа үзлэг шинжилгээндээс сүрьегийнхаа илрүүлэлт онцлогоог орох хэрэгтэй шүү. Тэнд яг хамруултнууд нь тэр багийн засаг дарга марга аюулсан хамтарч ажиллах хэрэгтэй шүү гэдэг. Дээрээс лидер манлайлагч нэг чиглүүлэхэд ондоо шүү дээ. Хоёрдугаарт нь шаардлагатай төсвийг шийдэж өгнө шүү гэдэг тий. Тэгэхээр энэ нөгөө нэг сүрээд бүгд л одоо анхаарахгүй бол болохгүй шүү гэдэг хэлээ. Тэгээ ялангуяа аймгийн дарга нар бол лидерүүд учраас яг энэ дэр анхаарат өгөөч тий. Би саяны гаргасан өнцгийг болохоор яг хоёрыг энэ байдлаар жоох явуулчлаа. Тэрний гаргасан өнцөг бол гэрт чинь нэг хүн сүрээтэй байж хахад бусд нь ерөөсөө өөр өөртөө анхаардгүй гэдэг нь монголчуудын нийтийн хандлага байхгүй. Хоёрдугаарт надад бас нэг юм анзаарсан. Сүрээтэй хүмүүсийг нийгмээс ялгарлан гадуурх гэдэг юм анзаарч ирсэн. Миний өмнөх ажиллаж исэн телевизэд сүрээтэй охин байсан. Туранхай эцэг хий байн ханиадаг. Тэгээ нөгөөх нь яг явдаг мал байсан л да. Шулгуулчид сүрээгийнхээ эмчилгээ хийлгдэг, юм тарианд ордгоо. Би энэ эмчилгээ хийлсэн юм ингээл хажуу танаа явах гэхээр нотлон нэг хийсэн. Тэгээд эмээг сайн гүйц дугаагүй тэгж яагаад нэг уунда гэх нэг юм явдаг мал явж байгаа байхгүй хүндүрстэй. Тэгээд би чи энэ байгууллага дотор ингээд хүмүүст сүрээ өвчөө халдаагаад тараагаад байна. Тэгэхээр намайг та ингээд намайг ялгарлан гадуурхаатай тий болтго дарга намайг ингээд явлал гадуурхсан. Намайг сүрээтэй болохоор ингээд домжсон гэдэг байл гаргаж байгаа. Уг нь миний хэлээд байгаа санаа нэм тариагаа уу эмчилгээгээ хийлэг тий би тэр хүнийг чи ажлаас гар болов гэж яриаг. Гэтэ эн чинь нөгөө би зүгээр санамсаргүйгээр ялгуурлан гадуурсаа хэрэгт орчиж байгаа байхгүй. Санамсаргүйгээр. Яг үнэхээр санаатаар ялгуурлан гадуурх бол бас яах вэ? Дахиад ялгуурлан гадуурхалт юунаас үүсдэм бэ гэж ойлгодсон бэ гэсэн чинь танаа сая би энэ цаасан дээрс дөнгөсөө харлаа штэ. Сүрээ өвчний эдгэрэлтийн эмчилгээ 4-8 сар үргэлжилдэг өдөрт 3-5 шиг юм уудаг гинэ. Нэг имээр сүрээ өвчнийг хийж эмчлэхгүй 3-4 имийг авсарч ирвэл 4-8 сар үргэлжилдэг эмчлэхийн дараа сүрээ өвч идэж байгаа бол энэ усууд чинь хитрхи аимшигтай хайхрамжгүй юу бусдыг санаатаагаар аллага үлдээд байгаа юм шиг бараг л халдварлуулад. Тэгээд нөгөө ялварлан гадуурхалтын тухай ярихаар бид нар ялварлан гадуурч болохгүй. Мэдээж өвчтөө үнийг ялварлан гадуурхдаг бол хамгийн адгийн дэлхийн нийт байж болшгүй бол. Гэхдээ нөгөө эдгээр хүмүүс бас нөгөө энэ эмчилгээгээ гүйцэд хийх гэх түрүүн таны амнаас гарч ирсэн. Тэ? Гэхдээ энэ чинь бас идэж огт идэгдэггүй юм бичээгүй шүү дээ. Сүрээ бол идэгдэг өвчин. Гэхдээ эмчилгээгээ бүрэн хийлгэж л идэгдэг өвчин. Тийм. Гэхдээ гэдгийг манайхан ихтэй мартчихдаг юм шиг санагддаг л да. Яадаг вэ гэхэлэр эсэг хугацаанд ер нь их дийлэн хүмүүсийн хандлага тийм юм байна л да. Одоо нөгөө зөөртэй байгаа үед имийг айгуу сайн удаг, эмчилгээг маш сайн хийлгдэг. Зөөр байхгүй болчингууд мартах, алгасах, бүр болох, эмчилгээг зогсоох тийм асуудал түгмэл юм байна. Тэгэхээр энэний цаана ямар том хохирол байгаа юм бэ гэхэлэр эмчилгээг бүрэн хийлгээгүйгээс болоод тухайн нянг эмийн төсвөртэй болгочих. Яг зөв. Нөгөө антибиотик гаралтай юм. Тэгэхээр тэр өмнө нь тэр хүн 4 сар
магадгүй 6 сар эмчилэгдэх боломжтой байсан бол одоо эмчилгээний хугацаа уртсана. Би танд нэг 2 тоо статистик танилцуулъя л да. Мэдрэг сүрээтэй хүн огт эмчилгээ хийхгүй байх юм бол нийт огт ийм байгааг байх юм бол нийт онцлогдсон тохиолдлын 80% нь 5 жилийн дотор нас орно. Вау, тийм үү? Харин олон эмийн цэцэртэй сүрээтэй хүн огт ийм уухгүй байх юм бол 2 жилийн дотор 80% нас орно. Сүрийн нас оролдог өвчин багхгүй юу? 80 орно. 80% маш өндөр тоо. Тэр хүмүүс яагаад ингэж яваад идэг вэ гэхэлэр эмчилгээг одоо нэг тодорхой хугацаагаар эмийг хэрэглээд байна л да онцлогдсон цагаас хойш. Тэр эм хэрэгэлсэн учраас тэр хүн эмч цэцэртэй болоод амьдрах хугацаа сунаад байгаа гэсэн үг байхгүй юу? Түүнээс тэр өвчин бүрэн эдгэх гэсэн үг. Тэг эмнэлгийн байгууллагаас хянж байгаа эм чин та одоо эдгсэн шүү гэж хэлэх хүртэл тэр хүн эмчилгээндээ бүрэн хамрагдах хэвээр. Тэрийг болохоор бид нэр шинжилгээгээр нотолтой юм л да. Тухайн нянг өсвөрлөх шинжилгээ хийдэг байхгүй юу? Өсвөрлөх шинжилгээ хийгээд өгөхөд амьд одоо нянг тодорхойлогдгоо болтол нь бид нэр эмчилдэг гэсэн үг. Тэгж дуусгаагүй бол тэр хүн дахиад өвдөх эрсдэл байгаа. Дахиад өвдөхдөө дахиад сэдрэх эрсдэл байгаа. Магадгүй дахиад талдварах эрсдэл байгаа л гэсэн үг. Тэр эмчилгээг ер нь бол дуустал хийлэгжээж идэгнэ. Дуустал хийлгэж чадахгүй байх юм бол нөгөө нас урах эрсдэл, хүндрэх эрсдэл байсарлана гэсэн үг. Таксантер явж исэн чинь таксин жолооч пижигэн бүгштэл ханиалгаад. Би нөгөө төрөлхөөс жоохон сэжигч явахгүй сая жил ингээ кофе аваад ирэнгүүт. Энэ дуракот энэ аяа угаасан байгаагүй байгаа гэл тэ. Гिचний ингээл бодогдох. Манай аяа сайн угаадаг л та. Тэгэн гот таксантер явж исэн ах бүгштэл ханиалгаад хахаар би цонхоо дүү цонхоо бити онголгоо. Ахан салхид цохиулаад бүр улам ханиагаад идэв. Та дахиад ханиангууд би цонхоо ингээд онгойлгоч яг надад агаар хэрэгтэй байгаа. Яг тэр хүний цээж уушээс гарч байгаа агаараар би амьсгалмааргүй байгаа. Тэсвэл дахиад би буучаа. Би мөнгөж бууч. Гэсэн маягтай юм сүртэй юм та нар ханаа төрөхгүй юм өрөхгүй гэх цагнал үлдчихэж байгаа. Энэ дээр ингээ ярингууд нөгөө бидний хинэггүй энэ нөгөө мэдлэггүй байгаа байдал. Би одоо хоёрыг жишээлбэл нямдар даргаыг ингээ сүрийн тухай 100-аас хойш ингээл яриад тахад би ингээл байдаг л хүчнүүдийн нэгтэй гэсэн бодоод одоо донгот бас л айхтар хөөцөлдсөн шүү та 100-аас хойш сүрийн тухай ярихгүй болохгүй ингээл яриад байгаад энэ чинь ажлынгаараас за тааш амир өгөхгүй ажлынгаараас хөөцөлт юм билэ. Тэнгууд ярихгүй ч болохгүй байх сэт юм бэ. Сая би ерөөсө ганцхан үйлдвэрээс бодож байгаа. Энэ сүрээгийн дарамттай 30 орны 19-т Монгол улс чи би ч баг манай Монгол улс юу Непал, Бангладеш хажууд амар хөгжсөн те. Юу манай эрүүл мэндийн салбар бол хасархаа бүхс бид дунд нь тавьж нэг сөрөг мөрөн дотор явж яадаг байгаа те. Тэнгууд одоо ямдарс дараа бид нар яг юу хийвэл хэрэгтэй вэ? Нийгмийн одоо эрүүл мэндийн бодлогынхаа хүрээнд юу хийвэл энд нэг юм 3-4 юмнуудыг яг зэрэгцээ ингэж хэлхээтэйгээр авч явмаар. Сая нөгөө нийгмийн эрүүл мэндийн тухай хууль гэдэг батлагдсан. Тэгээ хуулийн хүрээнд нөгөө энэ нийгмийн эрүүл мэндийн асуудлуудыг бүлэглээд за энийг одоо иргэн аж ахуйн нэгж байгууллага за тэгээ эмнэлгийн салбар, эрүүл мэндийн салбар, өөр бусад салбарынхаа юу хийх ёстой, ямар үүрэг хүлээх ёстой тий ажилтнаа албаа агчтай эрүүл болгоход яах ёстой бүх үүрэг чиглэл бүх юмыг заагаад сургуулийн систем, боловсролын систем бүгдээрээ юм л гэж. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжлийг хангахын төлөө бүх байгууллагууд хичээгээч. Дээрэс нь энэ нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн сурталчилгаа нөлөөллийн ажлыг өргөн хүрээнд хийгээч. Эзэн болооч тий. За дөрөвт хэм нь одоо энийг ингээд системтэйгээр хийхин тулд сүрээгээр өвчлсөн хүмүүсийг энэ өөрөө сүрээгээр өмчн удаан хугацаанд эмчилж чинь эдийн засгийн хувьд амжиргаанд айгуу тухайн айлын амжиргаанд айгуу сөргөөр нөлөөлж байгаа юм. Орлого олох боломжийг багасгачих чинь шүү дээ. Өвдөд байгаа учраас. Явж олсон орлого нь хүртэл. Тий. Ийм болгоо тий. Тэгээ тэгэхээр чин тэр улсууд чинь нөгөө амжиргааны түвшинд ороод идэлдэг. Яаж хүүхдэд хийчих юм? Яаж ар гэрээ хийчих юм? Тий. Өрхийн тэргүүн өвдөд өгчүүл араас нь өргөдлөхөөс их залгаад ирнэ. Тэгээ яах юм гэдэг ийм асуудал. Тэгэхээр манай төрийн бодлого зөвхөн эмчлэхээс гадна халамж за энийг одоо яаж энэ айлыг дэмжих юм? Дэмжих бодлого нь юу байх юм? Энэ системийг давхар авч яваач. Тэгээ дээрэс нь халдвар тархаагаад байгаа илүү одоо гэр оронгоо гадуур яваад байгаа улсуудаа бас зөвхөн өвдчөөр нэмжлэх биш те. Энийг өвдүүлэхгүй байхын тулд яаж одоо энийг тархаахгүй байхын тулд ямар бодлого байх хэвтэй. Яаж одоо энэ халамжийн систем нь яаж явах хэвтэй, нийгэмшүүлэх систем нь яаж явах хэвтэй. Энэ бодлогоо давхар авч яваач. Тэгээд энэ сүрээд дээр ер нь төрөөсөө хангалттай мөнгө тавьж ээж хангалттай одоо энэ анхан шатны байгууллагуудад чадахжуулж явахгүй болохгүй байна. Бидний кейс дээр гарч ирж байгаа. Зарим хүмүүс би
төрөгний 103 эмчит гомдолтой байна гэдэг. Хэрвээ тэр хүн намайг зөв эмчилсэн бол би 4-5 сар хугацаа алдахгүй байх хэрэгтэй байсан гэдэг. Хэрвээ тэр надад зөвл мэдээлэл өгсөн бол би зөв газар очиод онцлуулаад эмчилчих байсан гэдэг чинь. Тэгэхээр анхан шатны одоо зөвхөн одоо энэ сүрээгийн хөсүүдийн ажиллаж байгаа улсууд гэж цаана өчнөө одоо 203 юу байна уу? Анхан шатны өрхийн эмнэлэг байна уу тий? Тэр өрхийн эмнэлэг байж гэн. Тэгээ 103-ын эмнэлэгчдээ бүгдээрээ л одоо юу гэдэг ангахаас бэлтгэгдэж гарч байгаа сувилагчид юу байдгийг бүх инженер энэ сүрээгийн одоо орж байгаа хичээл мичээл нь кредит цаг нь өндөр байх хэрэгтэй ч юм уу нэмэгдэх хэрэгтэй. Ингэжээж бүгдээрээ мэдлэгтэй байж явна. Тэгээ энэ өвдцэн улсууд донд эмнэлгийн байгууллагаас бас ялгарлан гадуурхалт ирж байгаа ч. Очи сүрээгээр өвчсөн сүрээрийг эмнэлэг рүү гоёо. Эдэргээд мэдлэггүй болохоор л ялгарлан гадуурхаж байгаа гэсэн үг шүү дээ. Мэдчих юм бол чиний халдварлах хугацаа дууссан юм байна. Чи энийг анхаарах хэрэгтэй юм. Зөв чиглүүлээ явах хэрэгтэй ч юм уу те. Ийм процесс байж байгаа. Дашаа бүр дамаа ингээд зунжангаа өвдөжсэн ийм шинж тэмдгүүд идрээдсэн. Тэгтээ цуслангийн багш хийжсэн залуу баг шүү дээ. Тэгээд цуслан дууслаа. Ингээд энийхээ хараар явсаар хагаад бүр дашаа 2 сар доншлогдсон. Тэр хооронд юу болсон те? Бүгдийн тараа халдварлуулаад. Халдварлуулах хугацаа нь хэр үдгийг юм? Сүргийн халдварлах хугацаа ер нь бол дунджаар 3 сар гэж үзтээ. Уушгины хэлбэртэй. Уушгины хэлбэрийн одоо нэг ярьж байхдаа ханыхтаа тий. Нэг ингээл харуулж байгаа хүмүүсийн хажууд байгаа хүн одоо өдөрт нэг 8 цагаас дээш хамт байсан бол 3 сарын дараа халтур аваад ер нь бол сүргийн ихний шинж тэмдэг илэрнэ гэж үздэг байхгүй. Тэг ер нь бол сүрэгээр өнөөдөр одоо онш тавигдсан хүнийг эмчилгээ дуусснаас хойш гэр бүлийнхэнтэй хамт 2 жилийн турш 6 сар тутам бид нэр үслэг шинжилгээнд хамруулдаг. Тэгснээрээ нөгөө ойрын хавтал болсон халдвар авсан хүмүүс нь өвдөх нүггүй юу гэдгийг одоо хяндаг гэсэн үг. За дээрэс нь хэрвээ халдвар авсан гэдэг нь лабораторийн шинжилгээнүүдээр батлагдчих юм бол сүрэгээр өвдөхөөс өмнө өрчин сэргийлэх эмчилгээний аргууд бас байна. Тэр нь болохоор арай цөөхөн имийг арай цөөхөн сар. Одоо тодорхойлбол 1-2 шиг имийг 3-6 сар 1-6 сарын хугацаанд ууж хэрэглэдэг. Сүрээгийн дарамттай улс орнууд энэ төр гэсэн чинь наа чинь угаасаа сонссон ч бүр амар дарамттай сарчлаа шүү дээ. Саяны энэ бодлого дээр нэг юм гүйцэтгэж хэлчихээд энэ сүрээгээр өвдсөн улсууд бас дагаж уудаг элэг хамгаалах юм үнэтэй. Тэгээд энэ сүрээс болоод бас элгийн хамгаалах шаардлагатай болох гэдэг. Тэгээд тэгэхээр олон төрлийн антибиотикийг удаан хугацаар ууж байгаа учраас элгэнд ачаалал өгнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ ачааллаас нь сэргийлээд элэг хамгаалах эмчилгээг бол хийх шаардлагатай. Гэтэл энэ одоо сүрээгийн үндсэн эмчилгээнийх нь нэм нь үнэгүй. Элэг хамгаалах эмчилгээний нэм нь үнэтэй болчихж байгаа байхгүй. Гарын алганы нөгөө тал одоо тий ар өр хоёр шиг ингээд байн хамт байх хэвээр хоёр юмыг нэг нь үнэтэй нэг нь үнэгүй гэхээр нөгөө дарамтуудын чинь эдийн засгийн дарамтуудын чинь нэг хэлбэр нь л одоо ийм хөдөлж авах дарамтын хэлбэр болчих юм л та. Тэгэхээр бодлогын хувьд тэрийг нь хөнгөлж өгөх юм уу? Сквал нөгөө одоо элэг хамгаалах хөнгөлөх юм байгаа юм уу? Баггүй. Яг юу яа гэв? Тухайн эмнэлэг твчих тахтаа бол эмнэлгээс авчиж байгаа. За диспансерын хяналтанд явахдаа нэг сарда нэг удаа 2 сар тутамд нэг удаа нэг 5-аас 10 хоногийн хугацаанд тодорхой юмнуудыг авах боломжтой. Өдрийн эмчилгээ нийлгээд. Бус одоо хугацаанд уух бүх юмудаа тэр хүн худалдаж авна гэсэн үг. Өөстөлөгч тийм. Дараагийн бас нэг юу чухал юм. Нөхөн сэргийн хэмжлэг гэдэг аюул чухал байгаа юм. Нөхөн сэрэг манайх ч Улаанбаатар чаа өвөл ямар их угаар агаар гэдэг лээ те. Сүрээгээр дөнгөж өвдчөө дэмжлүүлээ гарсан нөхөн сэрэг хэмжлэг хэрэгтэй. Тэнгүүд бодлогоор нэг сайхан байгальтай газар агаар салхитай газар тэр өста соёл нөлөөллийг хийгээд өчөх хэрэгтэй байхгүй. Дээр үед гүний сан ном гэж байсан шүү дээ. Одоо зайсан сүрийн дээр үуч нам хүүхэд одоо тэр Байшин Монголд оцох алга болчихсон уу? Зайсан сүрээгийн сүрээтэй хүмүүсийн соёлын эмнэлэг гэдэг зайсан байдаг үстэй. Хүүхдийн сүрээгийн тасаг, ясны сүрээгийн тасаг зайсан байсан гэж ярьдаг. Би нэг Байшингийн мэдээд идэв. Тэгэхээр яг тийм соёл одоо тийм байхгүй Монгол. Одоо байхгүй. Улаанбаатарын ойролцоо нэгийг шийдэж өгөөд энэ хідэн бүсүүдийн ойролцоо шийдээд өгчгээд бас айгүй нэмэртэй байхгүй. Одоо дарханд гээл тэнгүүл чинь дархны тэр өвдсөн усууд хэлж байна. Бид нарт ингэдэг юм соёлол байдаг бол гэл ингээл ярьж байгаа тий. За тэгэл ийшээ хинтэр юм бас л ялгаагүй л дахиад соёлол байдаг бол гэл ингэж. Манай энэ сүрээгээр ажиллаж исэн тэтгэврт гарсан эм сүлэгч нар энэ л их чухал ш дагаар чухал гэл тий. Тэгэхээр яагаад ер нь бодлогоороо ингэж мөнгө тавьж өгөө соёлын шийдэж өгөө тэр имийн чөлөөлж өгөөд тий. Дээрээс нь эдийн засгийн хямраад байгаад нь тухайн авирх айл сүрээгээр өвдөж байгаа нөхцөлд нь ямар дэмжлэг үзүүлэх ёстой ингээд ийм юмнуудыг аягуулс анхаарат өгөх ёстой. Тэхийн тулд энэ засгийн газар дээр чинь зөвхөн лобби группээр хийж дамжуулж лоббидах хэрэгтэй байна. Нийгмийн хөдөлмөр нийгмийн хамгаалал руу лоббидах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн даатгал, татвар матур дээр одоо ингээд лоббидах хэрэгтэй. Ингэжээж энэ ажлыг анхаарах юм шиг. Тийм учраас одоо танд хандаад байдаг нь одоо энийг асуудлыг ингээд өргөн хүрээнд яриад цацаад өгөөч. Энэ эрүүл мэнд
нийгмийн бодлогын дарга яваад тий. Тий. Зөвхөн ингээ эрүүл мэндийн тогоон дотроо буцлаад энд газар авахгүй. Яам хөөргөө яйч хэд Чадахгүй. тий. Одоо та нар чинь эрүүл мэндийн яам дангаараа эрүүл мэндийн нийгмийн бодлогын газар байлаа гэхэд чинь та нар чинь боловсролын яам хэрэгтэй болох юм байна. Боловсрол гэж одоо бас боловсролд нөх хэрэгтэй шин. Яавал тусахгүй байгаа тий. Яаж сэргийлэх вэ? Тий. Яаж зөв ханааж найтах вэ? Гэхдээ тэгэл дээрээс нөгөө эвлэг соёл мөөл гэвэл нөгөө аялал жуулчлалын газар мазар гэл ингээл аг нь хамтардаг болвол нэрээ нийгмээрээ хамтардаг болвол жигтгэн чухал ажил болох юм байна тий. Тий. Салбар хоорондын хамтын ажиллагаа чухал байна. Тэг ер нь бол дэлхийн улс орнуудыг одоо бид нар чи эренбэлдэг шүү дээ тий. Нөгөө G7, G20 гэл ингээл одоо эренбэлчихэж байгаа шүү дээ. Тэр эренбийг тогтоодог 5 үндсэн үзүүлэлтийн нэг нь яг 10,000 хүнд хэдэн сүрийн онцлогчдын байг үзүүлдэг байхгүй. Тэгэхээр Монгол улс одоо нөгөө Монгол улс бол G77 гэдэг эренбит байдаг л да. Тийм үү. Тэгэхээр G77-оос бид нар урьдчилахын тулд 10,000-д онцлогч байгаа сүргийн тохиолдол бууруулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бууруулахын тулд түрүүн та асуужсэн тархалтыг хэрхэн зогсоох вэ гэдэг. Тархалтыг зогсоодоо ганцхан л арга. Халдвартай хүмүүсээ олж илрүүлэх хэрэгтэй. Халдвар авсан хүмүүсээ өвтгөөс өмнө урьдчилан сэргийлэх хэмжлэгийг хамруулах хэрэгтэй. Тэгжээж бид нар тархалтыг зогсооно. Одоо түрүүн таны яриад дээрээс чи халдвартай хүмүүсийг олж илрүүлэх хэрэгтэй, эмчлэх хэрэгтэй гэдэг. За тэгэнгუთ юу болчиход юм л да. Одоо энэ нийгмийн бидний амьдарч байгаа нөхцөл байдал новш болчлоо л да. Үзэгчид бас харж байгаа бол. За уушгинд орж байгаа pH 2.5 тоосон цэрийн хэмжээ уушгинд нэвчин орсноор уушгины дархлаа болон хүний биеийн дархлааг одоо бараг 60-70% солируулдаг. Дээрээс нь шүнжэнгөө уцаа ухаад нойргоо онж байна. Инновашн кабел мавлоо ихэнх нь уцаа ухаад нойргоо онж байна. Гар утсдаг бол одоо хүний ажлынхаа хөтөл мэдрэмжтэй болчихлоо тий. Хоёрдугаар хүнсний аюулгүй байдал бол би энэний өмнөхөн саяхан бас засгийн газрын зохион байгуулж байгаа хурал дээрс хүнсний аюулгүй байдал бол Монгол улсад бүрэн хэмжээгээр алдагдсан юм байна. Бид нар зүгээр ирээнээс их хэмжээний бүр ураны хөрсөнд тарьж ургуулсан их хэмжээний салаад навч бууцаа юуцаа жууцаа гэдэг бүх ресторанд хэрглэж байгаа юм байна. Хүүхдийн сургуулийн хоолнд хэрглэж байгаа юм байна. Тэ нөгөө сайхан өхрийн гүзээ мүзээ идэх гэсэн чи бүгдийг химийн бодисоор дүрэл гаргаад ирдэг болсон юм биш бокал зумалдаг болсон тэ. Нөгөө толгоо молгоо юу мүү гэсэн зүгээр химийн бодисын дүрж гаргаж ирэл шарчдаг болсон юм биш. Ингээд хоньны хуугасан мах гэсэн чи саяхан сонслоо бас л дүрж гаргаж ирэл гадналын жоохон борлуулаад өгдөг болсон юм. Тэгээ инхээр хүнсний аюулгүй байдал бүрэн хэмжээгээр бид нар тэнгуут энд чинь зүгээр биднийг яг сүрийтэй цуг одоо бид ч манайх бол юмд их анхаарал тавьж ярьдаг байхгүй. Доох, тэмбүүг бол бас эдгээр сайн хөдөллөлтөө тэгээ доох тэмбүү бас доохоос овоо хязгаарлагдаад бас тоогоо нэг бариад хянаадах шиг байна те. Тэмбүүгөө бас нэг одоо нэг хяналтандаа оруулж явах шиг байна те. Нэг тоолол за хамгийн их тэмбүүтэй аймаг зам үүд мүч гэдэг юм уу доронч гэдэг үлөөд ингээл зарлж марлаа тоомоогоо гаргаад ингээд тэмбүүгийн хяналт мэлтээ гаргаад ямар ч үсэн жирэмсэн эхчүүдээс ураг төрхөөс өмнө тэмбүүгийн шинжилгээ мэдлэгийг авдаг болоо бла бла гэдэг оо ингээд хянаад. Одоо ингэ сүрээ гэсэн чинь танаа вирус болвол танаа ням те танаа ням болвол вирус гэдэг бүр сурчиж. Танаа ням болвол нөгөө агаарт ингээ байж байгаа болохоор бас үнэн эвгүй юм байгаа даа те. Тэгээ агаарт яг үсэг нөгөө агаарт хөвж байгаа бол газар руу уналдаа хөрсөн дээр. Тэгэхээр ер нь бол бусад нэмтэй харьцуулахад амьдрах чадвар харьцангуй өндөртэй. Харанхуу, чиглэг байх юм бол амьдрах хугацаанд бүр л уртсан гэж үздэг, байгалаа гэж үздэг байхгүй. Тэгээ ер нь бол олон судалгаа харахад хүн төрөлхтөө үүссэн цагаас хойш сүрээ байсан юм байна гэдэг баталгаанууд их гарч ирдэ. Тийм үү? Археологийн олдрууд дээр ясны сүрийн уул мөрүүд олддог. Тэгэхээр ер нь хүн төрөлхтнөөс одоо үүссэн цагаас хойш сүрээ бидэнтэй хамт байсан байж таарах гэдэг. Гэтэл дэлхийн зарим орнуудад тухайлбал Америк нэгдсэн улс, Япон ч гэдэг юм өндөр хөгжилтний орнуудад сүрээгээ баг устгахчихсан. Аль хэдийн одоо өндөр настай тий ахмад хүмүүсийн өвчин болцсон. За эсвэл одоо нөгөө магадгүй өвчл өндөртэй Монгол мэтийн тий олсноос очсон хүмүүсээс цагаачтаас ч юм уу тий халдварладаг юм шинэ асуудал болж байгаа. Ийм л асуудал байгаа юм л да. Тэгэхээр сүргийн ням бол төсвөрч амьдрах чадвар гэх юм уу тий төсвөрлөх чадвар их сайтай ням. За мөн дээрэс нь нөгөө эмч зөрчилт бас тий амархан үүсдэг. Ер нь л амьдрах чадвар сайтай ням болж таарах гэдэг байхгүй. Бид нар ч одоо маш олон өвчнийг вакцинаруулад тий за амжилтыгээр устгаж чадсан орн шүү дээ тий Монгол улс тий.
Гэтэл сүрийг явуулж чадахгүй байна гэхлээр зэрэг нэгдүгürt нэгэн тэр өсөлт өөрчлөлттэй холбоотой. Сүрийн 24 цагт нэг байсан 2 хоншиг болж хуваагддаг. Маш удаан. Ууг нь бол удаан. Маш удаан хуваагддаг. Тэгээ удаан хуваагдж байгаа цаана илэрж байгаа шинж тэмдэг, өвчний эмгэг зам бүхэл асуудал одоо тий удаан явагдана гэсэн үг. Нууц байна, удаан байна тий. Удаан аажим яваад хахаар тэр хүн нөгөө цочмог босод өвчнөд харьцуулахад хүн төдийлөн хурдан бас эмнэлэг тандахгүй байх. За энэ нэг сүрэн юм байна гэж хэлж онцлог шинж бас харьцангуй цөөхөн тий. Нөгөө л ханиах удаан хугацаар ханиах шүн хөлрөх за жим буурах гэдэг нэг үндсэн шинжүүд үндсэн 4 шинж байгаа шүү. Үндсэн 4 шинж тэмдэг нь бол зэрэг нийтлэг бусад өвчний үед бас гарч л байдаг. Голцоо тийм шинж тэмдэгүүд байдаг. Хүмүүс энийг яг зүргээр өвдсөн байна гэж анзаарах нь тэр болгон хор. За ихэнх тохиолдолд тамхитдаг ч юм уу. Тийм хүмүүс ер нь ханиалгадаг харшилтай хүмүүс бол тийм. Давхар би ханиадагчдаг л яваад байх шинжтэй. Ер нь одоо ингээл айгу проблемууд байна шүү дээ. Эмчи хэлж байгаа дээрээс харангуй хүмүүсийн зан үйлтэй холбоотой юм байна. Системийн хувьд ийм хараад байна. Зүгээр одоо хөндлөнгөөс би давхар нэг ийм их хараад байдаг. Ер нь бас айгу шийдвэр гаргагч нарт хурд дутаад байна. Зоримог шийдвэр дутаад байна. Зоригтой мөнгөө тавь, зоригтой хурдтай хөдөл ийм. Тэг ингээ харж ангууд одоо эрүүл мэндийн яам дээр ч гэсэн шийдвэр удаан байх магадлал айгу харагдчихдаг. Тэр нь юу вэ гэхээр одоо гадны зээл тусламж хөнгөлөлтөй зээл мэлээс за одоо энэ маск скрин буюу одоо ингээд нийтээр илрүүлэх шинжилгээ мэдлэгийг хийе гингүү чинь тэр чинь айгу хурдтай зохион байгуулалтанд оруулаа. Мөнгө сайхан сайд байхдаа нэг аваа нэг айтах юм хийх гэсэн юм шиг сүргийн тоос аваа нэг хэсэг дуурайд ашиг байсан шүү дээ. Яг хөө тэр би зүгээр ер нь бол тэр чигтэн ингэж улс төрөөр нь харж шүүмжилж байгаа. Хурдтай байх хэрэгтэй, зоригтой байх хэрэгтэй, удах хэрэггүй. Зөв газар нь энэ гандээс одоо халтар төвчин судлалын үндэсний төв гэдэг чинь хамгийн зөв шийдэл тэндээс гарч ирж байгаа шүү. Зөв онцлогоо, зөв за энэ бүс рүүгээ илүү ажилламаар байна гэдэг. Тэгвэл тэрийг нь дэмжээл ажиллах хэрэгтэй шүү. Одоо баян зүрх сонгоо ярих ингээд хоёр том дүүрэг рүүгээ гол фокуслоод ажиллах хэрэгтэй. Гэтэл одоо зарим тохиолдол шийдвэрүүд нь сонгон руу ажиллах гэсэн юм хаан уул руу болоод өөрчлөгдсөн байна. Тэн дээр шийдвэр гаргахны нөлөө байна гэж харж байна. Тэгэхээр би одоо яамигч тэр бусад одоо засгийн газрын төвшин тэр хурдтай бай, шийдвэр гаргах зоригтой бай, мөнгөө зоригтой тавьж хэлмээр байгаа. Энэ олон им импортлж оруулж иж байгаа им ханган нийлүүлэхэд байгаа. Энийний татрын 1% нь ягаад сүрээгийн чиглэлээр бууруулах сан ман үүсээд ингээ явж болдгоо юм тий. Тэгээ эндээсээ асуудлыг яагаад шийдэж болдгоо юм тий. Иймэрхүү асуудлууд байж байгаа. Сая тэгээ 100 тэр play time гэдгээр залуучууд ийд бууж гэнтэй. Гэхдээ тэнд боломжтой залуучууд л хөвчлөө очиж шүү дээ. Боломжгүй залуучууд очихгүй шүү дээ тий. Тэгэнгүүт одоо манай энэ хүсүүд байна, сүрээтэй тэмцэх холбоо байна. Тэгээд бусад энэ сүрээгээ тэмцэх байгууллагууд нэгдэж байгаа тэнд одоо ингээд урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөөд кампайн өрнүүлээ. Тэгээд тэр шинжилгээ мэдлэгэнд хамруулж хахад нилээдгүй эрсдэлтэй байна гэж. Тэгээд тэнд юу хараад байна гэхээр нөгөө эрсдэлтүүлгийн залуучууд ч юм байгаа байхгүй. Унтдаггүй байна. Тамхи хэрглэж юм, зарим нь алкогол хэрглэж юм, зарим нь одоо илүү бараг хар тамхи шуурх хэрглэж байгаа. Тэгээ нөгөө нэг одоо энэ сүүлийн үеийн нөгөө утаагүй веб чинь ам дамжуулаад сургуулийн үүдэн дээр яа. Тэгэхээр ч одоо нөгөө эрсдэл зан үйлтэй залуучууд чинь ингээд тойрол ингээд байж байгаа. Тэгэхээр нөгөө боловсралтай хүн болгоныг зөв зан үйлтэй ингэж хэрж болохгүй юм байна. Мөнгөтэй хүн болгоныг эрүүл байна гэж харж болохгүй юм байна. Тийм. Яг үнэ. Тийм плетаймын тухайд нэмэт хэлэхэд плетаймыг зохион байгуулж байгаа зохион байгуулагчид бидний саналыг аягүй хурдан хүлээж авсан байхгүй. Яг хуу тэнд сүрийн бидний зорилтод бүлгийн хүмүүс харьцангуй одоо тий амьдралын боломж сайтай нөгөө дархлаа сайтай хүмүүс тий бүлгийнхэн харьцангуй тэнд байгаа ч гэсэн тэр нөгөө зохион байгуулж байгаа багийнханд одоо бид нар бас баярлалаа ажиллах хэрэгтэй. Яг тэгвэл бид нар ер нь бол юм олонний камерс арга хэмжээнүүд төр саналаа тавьдаг боловч төдийлөн тэрийг шууд дэмжээл тий та ирээд ажиллаа гэдэг газар их зөвхөн байдаг. Плетайм бол тэр боломжийг бидэнд олгосон гэдгээр давуу талтай юм. Сүрээгийн өвчнөд чинь хүүхэд болон өндөр настууд хамгийн өндөр эрсдэлтэй байдаг гэдэг. Яг бол дархлааны байдал хүүхдүүд ч бас дархлааны байдал сул байгаа гэдэг тий. За өндөр настууд бол мэдээж тэг сүулдэ бүх юм ажиллах байгаа төрхий тэгэл юу ч хамаагүй ш наачих гал тий. За дээрээс нь жирэмсэн ихчүүд байгаа гэдэг тий. Тэгэхээр яг энэ эрсдэл бүлгийн хүмүүст хэн сүрээг өгдөг вэ гэхээр яг эд насны залуучууд. Манус хүн. Бид эд насны ажиллаж байгаа хөдөлмөрийн хүмүүс л сүрээгээр хамгийн их өвдөж байгаа. Тэр дундаа эрчүүд илүү байдаг. Өвдөж байгаа бүлэг дотор. Насны бүлгийн өвдөх юм бол 18-аас 44 насны эрчүүдийн дунд илүү сүрээгийн одоо тохиолдол байна гэж үздэг. Тэгэхээр тэр хүндний ойрын одоо гэр бүлийнхэн тэр дунд хүүхэд ялангуяа одоо өвдөх эрсдэл нэмэгдэж байгаа. Тэгэхээр хүүхэд бол хүүхдийн нас хэдий ч нэ бага байна. Төдий ч нэ гэрээсээ эцэг эхээсээ ойрын хавтласаа л сүрээгийн халдвар авч. Одоо тэгэхээр бид нар ээжүүдэд бас мэдээж танахаас зөвлөмж гаргаж л байгаа хэл та одоо сүрээг тэглий ханалтыг хамтдаа гэдэг. Миний энэ зөвлөмж үстэй тий.
ингээд сүрийн тухай танилцуулга зөвлөмжүүд ингээд тийм шүү дээ. Угаасаа таны ойролцоо юу ах вэ гэд зөвлөмж. За тэгээ энд ингээд материалууд сүрийн тухай сүрийг тэглэхэд оролцогч талуудын үүрэг оролцсон болцоо сүрийн материалууд ингээд гаргасан л байна л да. Гэтэ одоо нэвтрүүлэг үзэж байгаа ээжүүд, аавууд тэ машиндаа сонсоо явж байгаа хүмүүсийн хувьд бол жишээлбэл бид нар сүрээ тусахгүй байхын тулд яг яах вэ гэдэг зөвлөмж маш товчхон өргөл. Бараг миний ойлгож байгаагаар бол сүрийн дарамттай улс орнууд гэсэн чигээр сонсоод ирнэ хаанаас туршуулах юм биш тий. Одоо бол нөхцөл байдал бүр амар юм байна. Тэгэхээр танд ямар нэгэн зөөр илэрсэн л бол эмчит заавал хандах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллага заавал хандах хэрэгтэй. Тэгээ тусахгүй байнаас ойлголт бүр байхгүй юм байна тий. Тэгэхээр ер нь бол мэргэжлийн байгууллагад хандсанараа одоо арт иргэдийн дунд нийтлэг нэг юм түгээмэл одоо юу гэдэг нь сул тал гэх юм ажиглагдаад байгаа нь онш тавилчаад орхичдаг. Онштой гэдэг мэдчихэд орхичдаг. Тэгэхээр бид нар яах гэж онш тавилж байгаа вэ гэхээр идэхийн тулд шүү дээ. Имжлэхийн тулд тийм. Тэгэхээр онш нэгэн тавигдсан бол зөвхөн сүрээж гэлтгүй ямар ч онш тавигдсан та тэр одоо оншиг те бүрэн эдгийхийн төлөө тууштай байх хэрэгтэй гэдгийг бол хамгийн чухал хамгийн түрүүнд хэлмээр байна. Тэгэхээр ер нь бол нэгэнт онцлогдсон нэгэнт ялангуяа сүрээгээр онцлогдсон те сүрээ гэдэг онш тавигдсан л бол имжлэгийг дуустал хийхгүй бол бидэнд ийм таагүй үр дүн хүлээж байгаа. Тийм болохоор заавал имжлэгийг дуусгах шаардлагатай. Ийм шихэн болохоор соёлтой тий. Таагүй үр дүн. Хаяг харгалзахгүй. Тэгээд хаанч байсан имжлүүлж болно гэдгийг сүрийчиг концепттай бодох хэрэгтэй. Та орон нутгийн байж Улаанбаатарт очиод өвдөд янз бүрийн юм шинж тэмдэг илрэх юм бол ойролцоох дүүргийн одоо диспансер дээр очиод онцлуулж болно, имжлүүлж болно. Энэ үн төлбөргүй шүү дээ сүрээгийн үед. Одоо за нээрэд яг таны ярианаас сонсон дээрээс. За би одоо жишээлбэл амьсгал давчтаал тэгэл ханаагаал тэнгуутаа би бодоод байгаа хөө. За би нэг агаарын чанарын хэрүүлэг аюул олон жил хийсэн болохоор PM pH 2.5 тоосонсор PM 10 тоосонсор гэдэг ингээд айгүй чийж мижэр мэддэг бол энэ тоосонсрууд уушгины гүнд нэвчиж орохороо уушгинд гэмтэл үүсгээд хүнийг одоо дархлааг сулруулнаа. Энэ үед одоо тийм өвчнүүдийг халдварлах боломжтой гингүүд нөгөө голлох толгойлогчны нэгэн сүрэн энэ байж байгаа байхгүй. Байж идэх те. Тэгэнгүүт ярихаар бид нэр одоо би шинжилгээ өгөхийн тулд яах вэ? Одоо надтай зүг. Одоо бүх сонсчлоо шүү дээ. Тэгээд за тэгвэл яах вэ? Хаачих. Эхлээ хаачих вэ? Одоо та хэдийн тайлбар бол орон нутгийн хамгийн анхны нэгжийн салбарт очиж болно тийм болно. За би жишээл болдгоо хаачих вэ? За яг ханаж байгаа тий. Ханаж байгаа байх юм бол би шууд сүргийн диспансер дээр очих гэж байна. Сүргийн диспансер хаана байдаг вэ? Сүргийн вэ? диспансерууд 21 аймаг 9 дүүргийн дүүрэг дээр байгаа. Эрүүл мэндийн төв дээр байгаа. Эрүүл мэндийн төв гэдэг чинь юу вэ? Дүүргийн эрүүл мэндийн төв. Дүүргийн эмнэлэг дээр гэсэн үг. Эмнэлэг дээр үү? Дүүргийн дээр яваад очно гэсэн. Одоо энэ шинэ хэллгүүд чинь манай социализмын үлдэгдлүүд чинь олохгүй шүү дээ. За дүүргийн эмнэлэг болгон дээр сүрээгийн тасаг байгаа. За сүрээгийн тасаг дээр очиод шинжилгээ, цэрний шинжилгээ өгөө. Тэрийг эмч үзээд танаас шаардлагатай эхлээд эрентгийн зураг авна. Уушгины эрентгийн зураг авна. Уушгины эрентгийн зураг авна. За уушгины эрентгийн зургийг өөрчлөлтөөс хамаарат цэрний шинжилгээ авах уугүй гэдэг шийддэг. Тэст аюул юм байна да тийч тий. Нөгөө зураг авахгүй бөө очрол тэнгууд нөгөө эмч нь хөвөө эмнэлэг рүү яваа. За ихэнхдээ ер нь бол сүрээгийн одоо эрентгийн зураг яваачргүй байдаг. Зөвхөн сүрээ зориулсан ихэнх газар бол тусдаа эрентгэнтэй. Тэгэхээр зөвхөн сүрээтэй хүмүүсийг одоо сүрийг онцлох хүмүүс зориулсан эрентгийн очир харьцангуй одоо бус очрыг бол гайгүй байдаг. Зөө. Тэгэхээр сүрээ хэнийг ч ялгадгүй өвчин юм бол бид нар хэнж туссан байж магадгүй юм байна. Тэгэхээр сэтгүүлч миний хувьд хоёр янзын уриалга, нэг төрлийн хоёр уриалга гэх юм. Бүгдээр хүн болгоо очиод нэг сүрээгийн шинжилгээ өгчвөл яасан юм бэ? Уушгины эрентгийн зурагч нь эхлээ эмчтэй үзүүлээд тэгээд зураг үзүүлээд зураг авахулаад зураг нь очиргүй байт юм бол дүүргийн эмнэлэг болгон дээр байгаа бол нэг дүүргийнхаа эмнэлэг нэг очиод үзчихье. Хоёрдугаарт хэрвээ зэн сүрээ онцлогдох юм бол сая эмч мань хэллээ шүү дээ. Одоо таагүй байдал үүснэ гэд 2-5 жилийн дотор хүнээл гэсэн үг юм нэвшрэхгүй бол шулуух хэлхтэй. Тэгээд за нөгөөдгөө имээ дутуу энэ төр уугаад байвал жоохон сунж явж байгаа. Тэгээс үлд нөгөө эмэн тасалтай сүрээ болно гэсэн лөө. Тий, эмэн тасалтай сүрээ болно гэсэн. Айгуу сайн ойлголттой болж байна. За дээрээс нь түрүүнээс бас нэг сэдв март. За би тийм уриалга гарсан бүгдээрээ одоо сүрээгийн нэг шинжилгээ өгчөө. Ягаад тэгэхээр Монгол Улаанбаатарт агаарын чанар новш 0 болсон. Бид нар шөнө унтхаа байсан.
За дээрээс нь тамхи татчихин, хүүхдүүд чинь бүгд веб татчихин. За тэгээд энэ ийм амар агаарын чанартай байж бид нэр бие сүрээгүй энэ төр гэж хэлэх бол ямар ч боломж байхгүй. Миний өвч гэсэн шууд маргааш өглөө би шууд явна, өөр арга байхгүй тий. Үзүүлье. За хоёрдугаар тэр сүрээр голлон тараагч одоо өөрхий бас нэг сүрээтэй хүмүүсийг ялгарлан гадар би яг ингэж байгаа санаанууд ялгуулсан гадар болчиход байна. Сүрээ голлон тараагчид буюу энэ нөгөө эрүүл мэндийн хяналтгүй орон гэргүй хүмүүс, архичид, гудамныхан, орон гэргүй хүмүүс, хэрэг тэнүүс хэсүүслэгчид ихтэй ийм хүмүүс ихэнх нь угаасаа тэрний амьдралд аяга дуртай л гэдэг юм л л дээ. Гаргаад гэр ороо аваад хөрөлт зарчаад буцаа гудамжид гарчдаг. Би хэд хэдэн удаа энэ үйлдэл хийж үзсэн. Уучлаарай. Тэгтээ буруу муу хэлчлээ. За тэдний намайг үзэхгүй л дээ угаасаа. Тэгээд юу яхаар эдгээр хүмүүс чинь сүрээ тээвэрлэгч болчоод үзүүлэх эмнэлэг газар байна уу? Одоо эрүүл мэндийн даатгалын сан хоосорсноос хойш эрүүл мэндийн даатгалыг тонн нэрвэлж идэж явснаас хойш энэ хүмүүс даатгалгүй юм чи одоо хайч вэ? Энэ хүмүүс чинь чөлөөтөө одоо юу гэдэг нарантул захын гуанзуудаар хар хорин захын гуанзуудаар орж хоол унд авч идэн гудамжинд зөрж байгаа хүүхдийн мань хажуур гарахтаа ханиагаад гарна. Автобусны дотор, автобусны буудлын түүцэн дотор хонж өнчин шээж бааж нус цэрэг хайж гин. Тэ? Миний хүүхдүүдийн миний гэр бүлийн миний ард түмний явж байгаа гудамж хаасаагүй орц сонголж нус цэрэг хайж гин. Энэ бол сүрийг голлон тарааж байгаа хүмүүс. Тэгээ энэ хүмүүсийн үздэг хардаг эвлэг гэж юм байна уу? Яг инэрл эмнэлэг дээр бол диспансер ажиллаж байна. Диспансерын төвшөнд ор байхгүй гэсэн үг. Хэвтүүлийн эмчлүүлэх ор байхгүй. Тэгээд эдгээр чи даатал авахгүй юм чи. Тэгээ ер нь бол манай халдвар төвчин судлалын үндэсний төвд л ирдэг. Тий. Хэвтэж эмчлүүлж жагаад гараа явдаг. Тэгээ гараа явангуудаа очих газаргүй. Яг инэрл эмнэлгийнхаа диспансер руу шилжүүлж байгаа юм л да. Гэхдээ ихэнх нь инэрл эмнэлгийнхаа диспансер дээр очдоггүй. Тэнд одоо тэндээс уулна, тэнд бүтэн баг бас ажиллаж байгаа төслийн өрөөнд, Голбоо сангийн төслийн өрөөнд тэр хүмүүсийг ирэн хайх те холбогдох тодорхой зарлуудыг бол тавьсан байдаг. Энэ үйл ажиллагаанд хийгдэж байгаа. Гэхдээ хангалттай байна, өргөжүүлэх шаардлагатай байна. Инэрл эмнэлэг дээр одоо очихт нь хэвтүүлдэг ор бах хэрэгтэй байна. Эмчийн тоог нэмэх шаардлагатай байх нь байна. Зардал нь нэг буцаад зардал яригддаг. Тийм буцаад зардал яригдана. Тэгэхээр энэ бол мэдээж хэрэг манай засгийн газрын санхүүжилтээр шийдэх хэрэгтэй асуудал гэж үзэж байгаа. Засгийн газрын санхүүжилт угаасаа байсан байхгүй болсон юм. Ер нь бол эрүүл мэндийн тухай хуулиндаа 26-гийн 4 дээр сүрээ сэтгэц хавдар 3-ыг төрөөс одоо үнгүй төлбөрийн данаа онцлогоо эмчилгээний үнд занаа гэдэг тийм эрүүл мэндийн тухай хуулийн залт байгаа шүү дээ. Тэгэхээр яг эрүүл мэндийн энэ хуулийн залтаа хэрэгжүүлэхдээ нөгөө эрүүл мэндийн даатгалын сангаар гүйцэтгэлээр дамжуулж хэрэгжүүлнэ гэдэг тогтоол гарсан. Яг энэ тогтоол одоо нөгөө хууль хоёрын зөрчил гэх юм уу? Яг энэ дээр харагдаж байгаа. Тэгэхээр инэрл эмнэлгийг бид нэр одоо гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэдэг тогтоол бол аюу тийм оновчгүй шийдвэр юм болов уу? Энэ асуудлууд дээр эрүүл мэндийн нийгмийн бодлогын даргын хүрээд ямар бодлого байвал. Тийм иймэрхүү асуудлууд дээр одоо ингэж гарч байгаа бодлого шийдвэр чинь уялдахгүй зөрчилдөж байгаа тохиолдолд хурдтай байх хэрэгтэй. Уян болохгүй байна гэх тэн дээр нь өөрчлөлтүүд хийгээд бодлогоор авч явах хэрэгтэй юм уу? Авч явах хэрэгтэй. Тэгэхээр энийг анхнаас нь аягүй сайн анхаарахгүй бол одоо энэгээрээ ингээд удаад гөлийгээд ээж болохгүй л гэсэн санаа л та. Тэгээд энэ одоо орон гэргүй улсууд ингээд зарим төрийн бус байгууллагууд хамаар харьяалагддаг. Тэгээд тэн дээр сүрээтэй байх магадaltaй гэж сэжигл 20 хүнийг сэжиглэхэд 13 нь илэрсэн тохиолдол байна. Тэгэхээр 2 хүн байхад тэр чинь дэгдэлт гэж харж байгаа гэж байна шүү дээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Тэгээ 13 хүнээс ингээд маш богино хугацаатай өнгөрөөд идэг. Тэрний асуудал яаж шийдэгдэж байгаа юм те. Тэгэхээр яа харахгүй тэр бүлэг зориулсан эмчилгээний орчин хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ нэг даатгалтай холбоотой, дээрэс нь энэ сантай холбоотой, дээрэс нь энэ гаргасан тушаа шийдвэртэй холбоотойгоор тэнд эмнэлэг, тэднэрт зориулсан эмнэлэг ингээд зориултын чиглэлийн үйл ажиллагааг явуулахгүй гэж болохгүй байхгүй. Тэгэхээр энийг аягүй сайн нийслэлийн төвшөндөө мөн яамныхаа төвшөндөө анхаарах хэрэгтэй. Би бол инэрл эмнэлгийг бол нийслэлийн эрүүл мэндийн газар дээр шууд хамааралтайгаар энэ дээр анхаарад нэлээд сайн өндөр төвшөнд авч явах хэрэгтэй гэж харж байгаа. Сүрээ тусаад эмчлүүлээд идэгчээд дахиад тусах уу? Тусч болно. Сүрээ бол халдвар төвчин. Халдвар төвчин учраас хэдэн ч удаа дахиад халдварах боломжтой. Тэгэхээр нэмдэр дарга одоо инэрл эмнэлэг ингээд би бол хоёр ярианы голоос бол инэрл эмнэлэг бараг л үйл ажиллагаа явуулж чадахгүй юм байна л гэж ойлголоо л да. Үзэж байгаа тий. Гэхдээ нөгөө хүмүүс очихгүй. Тэж очихгүй чинь угаасаа
амиа орлох юунд шахуу орцсон явж байгаа асуудал чинь болдог бол амиа орчлог явж байгаа асуудал чинь төрхий бас энэ чинь амьдралын бас янз бүрийн асуудал байна. Тэгэхээр тэр хүмүүс очихгүй тэгээ дээрээс нь нэрл юм чинь буцаа санхүүжилт байхгүй болчихж байгаа юм бол ор хэвтийн имчлэх, ор хоолунд өдрийн 3 хоол эм тариахын санхүүжилтийн асуудал шүү дээ. Байхгүй болчихж байгаа юм бол бид нэр сүрээ тусаад 1000 имчлүүлээд ч нэмэргүй юм шүү. Дахиад нөгөөдөл чинь дундуур нь эн чинь нян гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр бидний голоор нянга тараагаар бидний голоор яваалан гөрдөг. Тэгэхээр бид нар дахиад усаал. Тэгэхээр нөгөө таны түрүүний хэлээдсэн нөгөө цогц бодлоготой бүгдээрээ нийлж энэ рүү дайрж энэс салж авч явахгүй бол болохгүй маань л гэдэг ойлголттой байх гэдэг. Тэгээд нэгдүгээрт одоо төрийн болоод энэ бодлогын төвшний олон улсын байгууллагууд нэгтэлтэй гараад аягүй сайн энийг нэгтэл рүү харж явмаар байгаа. Битээ сүрийг анхаарахгүй орхиоч. Энийг анхаараач. За хоёрдугаарт нь энэ өвдсөн хүмүүс та нар ойр дотны хүмүүстэй хайртай байгаач. Би маш олон хүнтэй ярихад ярьж байгаа хүн болгоны ард талд манай найз өвдсөн, манай аав өвдсөн, манай ах эгч өвдсөн, манай нэг хамаатны үг ярьж байгаа. Манай хамаатан доторч байгаа. Тэгээд тэр дунд харж ангууд ийм эмчилгээгээ бүрэн хийлгэхгүй, эмээ уухгүй тэгэл зөндөө байна. Тэгээ ер нь та нар хүмүүст хайртай баш бие биентэй. Яасан амиа утсан юм би те. Өөрөө мөрөөр өгөхгүй хүн дагуулж дээр авч хүн гэдэг шиг те. Тэгээд энэ өвдөд байгаа тохиолдлууд дийлэнхт нь бас голомтлсон халдвар харагдаад байна. Тухайн өрх гэрээс өвдөжсэн хүмүүсээс тэдний ар гэрээс дараа нь өвдсөн тохиолдлууд их байдаг. Тий. Тэгэхээр чи эн чин тэр улсууд айгу гэрийнхэнда ойр дотныхэнда хайртай л ах хэрэгтэй. Тийм учраас одоо хариуцлагатай байгаа дэм юм удгурдын идэж мэдгэждэг, гэрийнхэн тэрийгээ дэмждэг, ойлгочдаг. Энэ сүрээтэйгээ гэрийнх нь бас ялгарлан гадаргаж болохгүй шүү дээ, тий. Тэгэхээр энэ нийгмээр энийг аягуулсан ойлгох хэрэгтэй. Тэгээ хүн болгонд аягүй хариуцлагатай л байх хэрэгтэй. Тийм бай. Сүрээтэй байлыг дүүл бүгдээрээ шахаж шаардаад наатахаа бүрэн гүйц дэмжлүүл те. Дуусаа чи биднийг халдварлуулах гэдэг биэс тийм ярьж байгаа л тэгэл ялуурсан гадарл болчтой юм аа. Яг тэгээд хэлхээс үр шаардлагаас аргагүй ч шүү дээ. Нөгөө талдаа юу байд юм бэ? Хүмүүс нөгөө би өвдөчгүй гэдэг айдсан. Би өвдөчгүй дээ, би халдвар авчихгүй гэдэг айдсан. Тэр хүмүүсээс нөгөө зайгаа барих, ялгарлан гадуурх үндсэн шалтгаан болж байгаа байхгүй. Тэр яг үндэ бол сүрээтэй гэдгийг мэдсэн хүн ерөөс аюултай биш байхгүй. Тэр хүн аль хэдийн оншин тодорхой байна. Эмчлэх нь ойлгомжтой байна. Эмчлэх нь боломжтой байна. Харин та тэр хүнтэй нэгэн тал танил юм бол ойрын хүрээнд байгаа юм бол өөрийгөө халдвар авч үгүй гэдгийг магадлуулах нь онцлуулах нь чухал байна. Тэр хүнээс холдоо явцсан гэдэг чинь тэрнээс өмнө тэр хүнээс өрөөтэй гэдэг онцлогдох цагаас өмнө хамт байсан л болоо гэдгийг халдвар авсан байх магадaltaй байхгүй. Тэгэхээр чи сүрээтэй юм чинь цаанаа бай гэж зүгтаах нь бол шийдэл биш ээ. Тэ? Тэр бол шийдэл биш. Харин чи сүрээтэй юм бол идэх хэвээр. Би бас сүрээтэй юм биш үсттэй гэдгээ онцлуулах нь бол энэ шийдэл. Англи болоод Европын холбооны улсуудад хүмүүс хоорондоо гараа өрхөө болсон байна. Болж ийн гинэ. Яасан бэ гэсэн чинь миний сонсоо би өөр сонсон байхгүй нөгөө хеликобактер хүн ярих үед байн гаран дээр унжаад хүн амтаа хамгийн ойрхон юм байдаг гар тэгээд хеликобактер бактери дамж уучтай боломжтой байдаг учраас гараа өрхөө болсон гэл те. Энэс үрийч яг адилхан юм шиг тийм. Бодгодсон чинь нянгл бол тийм үстэй чинь пүп гэд энгээр дүүр би үр ширэмэрийн чөрмөр санаж чинь те. Ингээд чи яг л адилхан юм шүү дээ. Тэгэхээр өчтөр хүндээ хандаж хэлэхэд сүрийн тугаас сайхан ярьлаа. Халдварлах боломж бол хангалттай 100% боломжтой юм байна. Тэгэхээр бүх нийтээрээ хамтдаа нэг сүрийн шинжилгээ тест өгчий. Одоо тэр уушгийнхаа зургийг авахуулаад тэгээд дараа нь миний ойлсноор шүлсний юу гэсэн тэгээд цэрний шинжилгээ өгд юм байна. Тэгээд тэрийг өгчий. Бүх нийтээр нэг ингэж үзье. Өөртөө хайртай хүн болоо нэг яваад үзье. За өөртөө хайргүй бол сая юм хэллээ шүү дээ. Онцлогдсон хүнээс онцлогдоогүй хүн илүү аюултай халдвартайгч, түгээгч, тараагч тэгээд өөрөөхөө эмиг орлож байгаатай адилхан ингээд хэллээ. Энэ бол одоо мундаг үг байлаа. Тэгээд хоёроор нэвтрүүлгээ өөрсдөр чинь дуусгуулъя гэж бодож байна. Цаг дуусч байна. Тэгээд юун дөрөнд нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан их баярлалаа. Тэгээд ер нь сүрээгээ сэргийлэхийн тулд хэдүүлээ зөв ойлголттой л байх тий. Хүүхдүүдэд зөв амьдралын хөвшлийг одоо хөвшүүлэх нь их чухал. Тэгэхээр та хэд маань ямар ч өвчнөр зөвхөн сүрээ гэлтгүү тий онцлогдсон байна. Эмчилэл заавал бүрэн эмчилэг дээрээ эмчилгээний хамрагдаарай. Эмчилгээнийхээ эцэг хүртэл яваарай гэдгийг хүсмээр байна.
Тийм. Би бол одоо ер нь оролцоотой байгаараа, идэвхтэй байгаараа таны оролцоо юм болгон чухал шүү дээ. Тэгээд энэ сүрээгийн тусламж үйлчлэгийг сайжруулахад олон нийтийн оролцоо чухлаа. Та бүгд оролцоотой байж бие биенээ дэмжиж хяналтыг хамтдаа одоо хийж энэ одоо эрүүл нийгэм, эрүүл салбар одоо юу гэдгийг те эрүүл ирээдүг бий болгоход таны оролцоо чухал шүү л гэж хэлье. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор халдвар төвчлэн судлалын үндэсний төвийн сүрээгийн тасгийн эмч танил судалгааны албаны эмч эмлээ Дорж Дэрэм өргөдөн оролцлоо. За эрүүл мэндийн нийгмийн бодлогын хүрээлэнгийн дарга Нямдорж Ялмагийн Нямдорж өргөдөн оролцлоо. Ингээд та бүхнийг манай нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн явдал баярлалаа. Сэтгүүлч Бодин бол дотортой хүнтэй хамт байлаа.